Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 70 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Always do right. This will gratify some people and astonish the rest. Mark Twain. За өнөөдөр маань персевтик хэлсэн хүн болох Mark Twain-ийн талаар хэдүүлээ сонирхож үзье. Тэрээр Америкийн алтарц зохиолч, шог зохиолч, нийтлэлч Самуэль Линкольн Клеменси нууц нэр юм байна. За тэрээр яхад нууц нэр хэрэгэлдэг болсон бэ гэдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ түүний нууц нэрний утга болохоор Миссисипи мөрний усан онгоцны өдөртөмжийн нэр томьёонд байдаг хоёр алд буюу уншихад аюулгүй хангалттай гүн ус гэдэг утгатай хөлөг хонгос хаадгүй зурчиж болно гэдгийг илтгэдэг үг юм байна. За тэгээд түүний хувьд болохоор тэрээр Америкийн хамгийн хөгжүүн хошин хүн гэдгээр алдартай байсан ч хувийн амьдрал нь эмгэнэлээр дүүрэн байсан юм байна. Хайртай эхнэр 4 хүүхдийнхээ 3-ыг нь алдсан нь түүний нас дээр гараад бичсэн зохиолуудад бараан готрон гүзэл суулгахад нөлөөлсөн гэж үздэг юм байна. Үнэхээр сонир шүү те. Ингээд нөгөө шог зохиолч гэдгээр алдартай хүнд ингээд эсэргээр юм юу байдаг. Гэхдээ түүний өнөөдрийн маань персевт болох Марк Твейний хэлсэн үг үргэлж зөв зүйлийг хийж бай. Энэ нь зарим хүмүүст талархал авчирна. Заримыг нь болохоор гайхшруулах болно гэх. Үлдсэнийг гайхшруулах болно гэх. Нөгөө нэг юу яадаг л та. Ягаад ч юм нөгөө нэг зөв зүйл хийгээд гисэн чинь нөгөө нэг хамгийн зөв зам бол гэртээ арих зам гэдэг үг санаанд ороод л юм л та. Диалог тохиоллогоо нэг тийм юу гэмдээ зөв юм хийн гэдэг нь өөрөө нэг тийм жоохон уйдгартай нэг тийм нэгэн хэвийн тэгээ жоохон нэг тийм ер нь л нэг тийм уйдгартай амьдрал юм шиг харагддаг хэрнээ эсэргээрээ тэр уйдгартай гэд бид нарын дүгнж байгаа амьдрал чинь бол амар амгалан нөгөө нэг тайван амьдралын маань яг нөгөө гол нууц түлхүүр болж өгдөг. Тэгэхээр зарим тохиолдол хэдүүлээ бас нөгөө нэг уйдгартай байдлаас зүхтах шаардлагагүйгээр түүнтэй бас нүур тулж сурах хэрэгтэй юм шиг байна. Ингээд нөгөө нэг уйдна гэдэг бас жоохон хэцүү л дээ. Тэгээд тэрнээс сэргийлээд гарсан юмнууд болохоор одоо энэ сошиал медиа тэгээд нөгөө нэг гар утасны тоглоомнууд гээд одоо нөгөө бидний анхаарлыг өөр зүйлд ингээд нөгөө нэг сатааруулах зорилготой тийм хийгдсэн зөндөө зүйлсүүд байдаг. Гэхдээ хүн одоо нөгөө нэг ер нь бас тухайн зүйлсүүдийг ингээд тодорхой хугацаанд ингээд өргөжлүүлээл ахаар бас уйдаж эхэлдэг. Тийм болохоор яг ингээд нөгөө нэг та уйдж байна гэдэг нь ингээд нэг тийм буруу зүйл бол биш. Энэ танд ингээд амьдралынхаа талаар одоо юу хийх ёстой талаар ч юм уу эсвэл өөрийнхөө талаар ингээд тунгаан бодох цаг гарч ирэх тийм юу гэмдэ гарч ирэх боломжийг бүрдүүлдэг. Тийм болохоор уйдгартай байдал гэдгээс бити айж байгаарай. Тэгээд зөв одоо нэг өнөөдрийн персевт рүү очихоор нөгөө зөв зээл гэдэгт хэрэг уйдгартай байдал орох юм бол түүнийг одоо нэг бити түүнээс ингээд нэг дөлж цухтаад ингээ өөр зүйлд ингээд анхаарлаа сатааруулаад байгаарэ гэж за хайрт нэзээ итгэл тань хуваар та бүхэндээ зөвлөх байна. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Панда.